За Гуанчжоуд явж байна. Тэгээд өнөөдөр чи 2023 оны 12 сарын 26 байхаа гэд он сараа бүр мартанаас. Тэгээ ирснээс хойш миний нүүр одоо зөв гөлийсэн болчлоо. Тэгээд ер нь ийшээгээ эрэх тоолонд нүүр бол гоё болчтой. Тэгээ одоогоор бол өдөртөө нэг 12-3 градустай айгуу дулаахан байгаа. Одоо нэг Christmas season эхэлсэн учраас амар гоё баяр ослын байдалтай. Тэгээ бид нар энэ гэр бүлээрээ ирсэн учраас хүүхэд бол ингээд явхаар байнга өвлөө өгөн бэлэг өгөөл тоглоом өгөөл. Тэгээ ер нь надад л авдаг их гоё тайван хот санагддаг. Тэгээ одоо бол Гуанчжоуд дөрөвдөхөө хятад яг нийтээр нь бол байнга ирдэг болцоод байгаа юм л та. Тэгээд нэг шалтгаан гэвэл ийшээ ирэх маш их ажилтай байгаа. Дээрээс нь яг амьдралын нөхцөл талаас хаяа ингээд нэг утаа үнээрийн үеэр одоо ханаа томооноос зогтох байдалтай гэх юм уу аялаж нэг хэсэг байх сонирхолтой хүмүүс байвал өртөг айгу багтай гоё байдаг. Тэгээд ингээ хүмүүс ер нь бол байнга зугаалаад шүүн бол бас айгу гоё урбан сити болчдөг. За одоо бол яг ТV шилүү гэдэг нэг хамгийн хотын өнгө үзэм сайтай ийм хэсэгт ирсэн байна. Тэгээд ерөөсөө нөгөө аяллаа влог нэг оруулж би ер нь чаддгүй. Тэгээд хэрвээ Гуанчжоуд нэг ирээд яг мэдээлэл авах сонирхолтой хүмүүс байх юм бол бас хаанаас яаж явдаг мавдаг яаж явуул хямдхан байдаг гэд олон гоё боломжууд байдаг. Тэгээд ер нь нэг олон удаа явж иж хүн ер нь ингээд нэг туршлага суудаг гэх юм уу. Тэгэхгүй эхэндээ явхаар одоо чи хүргэлтийн аппликейшн ашиглаж чадахгүйгаасаа болоод олон боломж алдаад байдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр хэрвээ нааша яаж илүү хямд аргаар ирэх үү, яаж амар ирэх үү, ирээд яаж учраа олох уу ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмуд хэрэгтэй бол бас та нарын бичлэгэнд ор бичээрэй. Би тэгээ дараачийн бичлэгээр бас та бүхэн найдвар хэрэгтэй зүйлийг оруулж хичээ. Ямар ч байсан энэ ТV шилүү гэдэг хэсэг байгаа. Тэгэхээр энэ болохоор Team Mall гэдэг өөрөө хятадын одоо энэ Гуанчжоугийн нэлээд том юм худалдааны төв байгаа. Одоо Танхэ төвийн худалдааны төв гэж явдаг. Тэгээд энд болохоор одоо та энэчээ ер нь ирчих юм бол одоо Adidas, Nike, Fila за дээрээс нь дэлхийн одоо бүхэл нөгөө Dior, Chanel, Gucci, Givenchy тэгээ бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаа. Бүх спорт брэндүүд байгаа. Anta за өөрийнх нь нөгөө хятад бас брэндүүд байгаа. За дээрээс нь Uniqlo дуртай хүмүүс байгаа бол энд Uniqlo байгаа. Тэгээд Uniqlo нь бүр юу вэ? Бараг 4-5 давхар амар том. Тэгээд хэрвээ нөгөө ойр зуурынхаа юм бэлдээ гэж байгаа бол энэ хаваар ирэх гэвэл гоё хоолтой, гоё тоглох, хүүхэд тоглох хэсэг айгүй ихтэй. Тэгээ энүүхэнд нөгөө хүүхдийн усан парк шиг усан зүү одоо аквариум гэж ярьдаг шүү дээ. Загсан парк байдаг. Тэгээд тэрийг бас харуулж олноо. За яг ерөнхийдөө бол их л том хэсэг гэдээ би хэлээд байгаа шүү дээ, тий. За энэ өөрийнх нь бас юм Li-Ning гэдэг спорт брэнд байж гэн. За тийшээ явах юм бол айгүй том Adidas байгаа. Та нарын дуртай одоо нөгөө мейкапын брэндүүд бол ингээ бүр үцэглэн гаргацсан байж байгаа. Тэн дотор одоо MAC, Sephora гэдэг бүх брэндүүд байгаа. За тэр Uniqlo харагдаж байна. Бүр амар олон давхар том Uniqlo байгаа. Хүүхдийн хувцас авах сонирхолтой бол. За тэгээд энэ Uniqlo-гоос Uniqlo хүрэх юм газар доогуур метроны хэсэг байгаа байхгүй юу? Тэр нь болохоор бүр ингээд амар урт үргэлжил. Тэгээ нэг гудамжны хоол одоо байдаг шүү дээ. Гудамжин зардаг юм бэлэн хоол авч идэх сонирхолтой хүмүүс байх юм бол амар гоё амттай хямдхан хоолнууд тэр гудамжны яг метроны гудамжны хэсгэр бол зөндөө байгаа. Дээрээс нь яг ийм нөгөө ийм одоо юу гэдэг юм олон улсын брэндүүдэд дургу хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Нөгөө үнэтэй гэдэг. Тэгэх юм бол хятадын өөрийнх нь ийм локал брэндүүд байгаа. Одоо үндэсний брэндүүд нь байгаа. Тэр нь аюу хямдхан байдаг. Тэгэх юм бол ерөөсөө гадны брэндээс бутгааргүй чанартай хэрнээ сүүлийн үед бол ийм өөрийнх нь үндэсний брэндүүд их болцсон. Тэгээд хүмүүс нь ч гэсэн тийм брэндийг их сонирхдаг. Хятад ер нь их гоё загварлаг олчихсан байгаа даа. Тэгээд айгүй ганган болцсон. Тэгэхээр бас тэр нэг метроны буудлуудаар зарагддаг тэр үндэсний брендийг нь бас сонирхоод үзээрэй гэж бас хэлмээр байна. Хямдхан мөртлөө гоё чанартай санагдаад байдیں۔ Тэгэхээр за тэгээд юм хэлчихсэн шүү дээ. За өөр тэгээд Гуанчжоутай холбоотой ер нь
хятадтай холбоотой асуухан байх юм бол бас чадхаараа та бүхэнд хэлж өгч болно. Манай дандаа буудаг болохоор юу байгаа? Артур гэж буудал гэдэг байхгүй юу? Тэгээд амар гоё буудал гэдэг. Тэр нөгөө нэг хоногийн 650 yon гэдэг гэр бүлээрээ явж байгаа хүүхэдтэй явж байгаа үед болохоор их тохиромжтой санагдаад идэгин. Хэрвээ зүгээр хүүхэдгүй нөхдөдөө тэр хуйлаа явж байгаа үед бол арай хямд буудал буунда тэр манай буудал яг сонсохоор айгүй үнэтэй юм шиг хэрнээ өдрийн 3 хоолтой тэр нь гоё ихгүй. Өглөөний цай үнэгүй, сонголтоор буфетээр өдрийн бас цай үнэгүй, хоол биш л дээ. Орой ус нөгөө нэг гойм үнэгүй. Тэгээд давхар Evian гэдэг ус байдэн штэ. Тэгээд энэ ус чинь гаднаас би зөвхөн энэ усыг уух айгүй дуртай. Тэгэнгүүт гаднаас худалдаж авахаар олдохгүй том супермаркет орох хэрэг гарна. Тэгээ худалдаж авахаар үнэтэй байгаад идэг бол манай буудалд өдөрт энийг 2 савыг үнэгүй өгдөг. Тэгээд дахиад бүр том буцлах сав өгдөг. Тэгээд бас өдөр болгон жимс үнэгүй өгдөг. Фитнес үнэгүй, хувц угаалга үнэгүй. За бүх нөгөө нэг 50 өрөнд тоотой байдаг. Тэгээд мэдээж Wi-Fi үнэгүй. За дээрэс нь манай нөгөө буудлын ресепшнүүд нь энэ төр айгүй гоё найрсаг байгаад байдаг. Жишээ нь сая манай хүүхэд хятад танай төрсөн. Тэгэнгүүт имлэг цуг дагуулж аваад үзүүлж өгөх жишээ гэж гэдэг юм айгүй найрсаг байдаг. Тэгээд бүх юмнасаа их ойрхон байдаг. Ер нь бол их таалагддаг. Тэгээд тэр бас хэлсэн шүү. Хэрвээ тэр үнэтэй санагдаж байгаа бол 300 оны тэр хоногийн 200 мянга орчим 180 мянга хавцаа ч юм уу тиймхүү янз бүр өрн сонголттой байдаг. Манай буусан буудлын арай бага хувилбар гэж бас байдаг. Тэрийг бас сонирхож бол мөн адилхан өглөөний цай үнэгүй. Тэгээ хамгийн гол нь нөгөө хотын жоохон төвдөө буухгүй захтаа буучаар хүмүүс таксины мөнгөндөө шатаад идэг байхгүй юу. За тэгээд бас хэрвээ хүсэх юм бол метроны буудлыг бас нөгөө сайн тогтоогоод авчих юм бол Гонжуугийн метро бол Бээжингийн метрог бодох юм бол хамаагүй л ойлгомжтой байдаг байхгүй юу. Тэгэхээр илүү бас явхад амархан байдаг. За тэгээ ер нь хүн нэг миний ойлгож байгаагаар шүү дээ нэг 1000 хандтай. Ямар ч хэс нэг 300-400 өгүүлбэртэй байхад бол бас хангалттай уучраа олчихоор тэгэхээр ер нь одоо тэгээ залхаж ийн дөө нөгөө өвлийн үйлрэл ханаа том хүрэхээс илүү баг ханаа түрээд ажил амьдралаа алдаад ингээд хүмүүс төгжрээ утаа унаар гэж яхаар заримдаа баг ингээд боломж гарвал баг хямдхан өртөг багтай газар очиод баг нэг сар мар байчих нь өөрөө санхүү эдийн засаг талаасаа ч хэмнэлттэй бийдж баг амар санагдаад идэг болчиход байгаа юм. Тэгээ яг ер нь нэг период боломж нь байх юм бол бас та нарт тушаад нэг тэгж үзээрэй гэж зөвлөх гээд байна л да. За одоо айгуу том Adidas руу зөвлөж байна. Гэхдээ би Adidas орохгүй би ийшээ Tom Ford орох гээд байна л да. Би нэг пудр болоод авчих. Би ер нь энэ нэг ирэхээр будагны хоббитой хүн чинь будгийн дэлгүүр их орно. Тэгээд наарс бол байнга орно. Тэгээд нэг өнөөдөр нэг пудр авах хэрэгтэй. Тэгсэн чинь Эсен лавранд орсон чинь байхгүй байна өө. За Жор Шанелд бол би нэг дуртай биш. Угаасаа айгүй классик санагдаад байдаг. Тэгээд ямар ч байсан ийшээгээ комфорт зүглээд явж байна. За Starbucks бол хаасаагүй байгаа. Одоо тэгтээ амар залхуу болж байна нөгөө хүргэлтийн аппликейшн хятад хүргэлтийн аппликейшн сурцсан тэгээд нөгөө хятадаар дуртай идэх юмаа бичээд буудалтаа захиалаад та жоохон гарах нь жоохон гарах жоохон сонирхолгүй байгаа жоохон давраад идэг болчихлоо. Шүн бол амар цэвэрхэн болчдөг. Цэвэрхэн жоо аюу гэрэлтэй болчтой. Нэг Tom Ford байсан хайчч ба энэ хавьд л байсан юм да. За вэз. Олдоггүй салгасан юм чи олдоггүй шүү. Хаана байлаа. Нүдний шилэн дуртай хүмүүс л энэ Gentle Monster байдгийн. Амар том Jordan-гийн дэлгүүр бас байдгийн. Энд юу н байхгүй дэлгүүр байхгүй дээ. Тэгээд би нөгөө нэг хилээд байгаа штэ корсет те нөгөө нэг миний гонжоогоос авчирж байна гэдэг юмнууд чи яг л гонжоогоос авдсан шүү гэд хүмүүс ингээд нөгөө ирээ ороод тэгээд тэндээс хямдхан авчлаа гэж ойлгоод идэм шиг байгаа. Тийм биш шүү. Ингээд би явах тоолондоо л бичлэг хийгээл лайв хийгээл үзүүлээд идэг. Тэгэхээр айл болох маш чанартай